За өнөөдрийн хөгжүүлэх сургалтын хичээл энэ илэрхийлэг бодъё. Энэ илэрхийлэг бодохдоо дандаа энгийн мутархан аргаар бодъё. За тэгэхээр бидний нэгдүгээр үйлдэл, хоёрдугаар үйлдэл, гуравдугаар үйлдэл, дөрөвдүгээр үйлдэл, тавдугаар үйлдэл, зургаадугаар үйлдэл, 7 энэ 8-дугаар үйлдэл. За нэг дандаа энгийн бутархаагаар бодъё. За нэгдүгээр үйлдэл 7 бүхлээс хасах нь 6 бүхэл 100-ны 35. За энийг 10-ын бутархаагаар бодвол бид нар 0 100-ны 65 гэд маш хялбар олчихно. За гэхдээ энийг 7 бүхлээс хасах нь 6 бүхэл 100-ны 35. За энгийн бодчих юм яагаад заавал ингэж бодлуулад байгаа юм бэ гэхлээр бид 6 бүхэл за 35 102-ийн хамгийн ерөнхий хуваагч нь энэ бол арай эднэртэй юм 5 туучлаар 27. Тэгэхээр 6 бүхэл 20-ны 7. Тэгэх юм бол энэ 7 бүхлийг бид нэр юу гэх юм бэ гэхээр 6 бүхэл 20-ны 20 гэж задлаж тийм ээ. Тэгээ эндээс хасах нь 6 бүхэл 20-ны 7. Ингээд бүхэл хэсгээс бүхэл хэсгийг хасаад тэгвэл 20-ны 13. За 20-ны 13-ыг бид нэр энгийн бутархаг 10-ын бутархаар чилжүүлэх үйлдэл их юм бол 20-ны 13-ыг чинь ингээд за тэг бүхэл өглөө 130 боллоо. 6-гаар өглөө 2 6 12 тэгтээ нэг тэг өглөө ингээд 5. За нэгдүгээр үйлдэлийг хийчлээ. Одоо бүгдээр 2-дугаар үйлдэл. Энийг хуваана. 20-ны 13-ыг хуваах нь 6 бүхэл 10-ны 5. За тэнцүү 20-ны 13-ыг хуваах нь энэ хоёр 5 хураагдана. Тэгэхээр 6 бүхэл 2-ны 1. Одоо хүртэр хуваарийн байрыг солиод биччихье. Өөрчлөн. За энийг засагт бутархаа чилжүүл 2 6 12 ингээд 13 хуваар 2 энд энэ 13. За 13 13-таа хураагдаад энд 1 энд 10. За тэгэхээр 10-ны 1 буюу 0.1. Одоо 3-дугаар үйлдэлийг хий. 3-дугаар үйлдэл нь 0.1 дээр нэмэх нь 9.9. За тэнцүү энэ бол энийг энгийн бутархаагаар хий. Энэ дээр нэмэх нь 10.99. Тэгэхээр 10.100. Тэнцүү 10. Зориуд энгийн бутархаар хийж байгаа гэдгийг ойлгосон тийм ээ. За 4-р үйлдэл 1.2-ыг хуваах нь 3.36 юм байна. 1.2-ыг хуваах нь 36. За тэнцүү 10.12-ыг хуваах нь 1.36 гэсэн үг. За энэ үед бид нар энэ бутархыг хураахгүй. За цаашлаад одоо энэ хоёрыг маань хамгийн хэрэнхий хуваагч нь 2 байна. Тэгэхээр 5-ны 6-аг үржих нь 36-ны 1. Тэнцүү энд 1 энд 6 ингээд 30-ны 1 боллоо. За 30-ны 1 чинь 10-ын бутархаагаар яг тийм зөв бутархаа болохгүй шүү дээ тийм ээ. За тэгэхээр энгийн бутархаар бодно гэдэг маань үнэн тоог гаргах хэрэгтэй. За 1.2-ыг хуваах нь 0.25 гэжээ. За мөн юу юм? Мөн л 10.12-ыг хуваах нь 100.25. За
2 тураачвал 5-6. Энэ 6, энд 2. Энийг 25 тураачвал 4-1. Тэгэхээр бид нар ийм бутрахаа бодох гэж байна гэсэн үг. Тэгвэл 5-6 үржих нь 1-4. 125. За тэгвэл 5-24. За энэ засагдах бутрахаа болно 4 бүхэл 5-4. 4-5-20. За дахиад 4 бүхэл 18 гэдэг ингийн 10-ын бутрахаагаар тэгш илэрхийлэгдэх юм байна. Одоо 6 дахь үйлдэл юу хийх вэ гэхээр бид нар энэ хоёрыг нэмэн 4 ба 5 дахь үйлдэлийг. За тэгэхээр 30-ны 1 дээр нэмэх нь 5-ны 24-өр нь хэлж. За тэгэхээр энд 6 бүх гэсэн гүйцэгч үржигдгээр нь тэгэхээр 30-ны 1 дээр нэмэх нь за 4 6 24 2 6 12 144 тэнцүү 30-ны 145. За энэ хоёр ямар ч байсан 5 тураагдах юм бэ? Шууд ингэчүүд бид нар дахин ажил болох болов уу яах бол үзье 6. За энэ 5-аар чинь 2 өглөө 10 гэ 45 9. За 6-ны 29. Энэ засагдах бутрахаа 4 6 24 гэдэг юм чинь 4 6 24 цаана хэдэ 5. За энэ бол тэгш энгийн бутрахаар тэгш зөв бутрахаа гарахгүй юм байна. Одоо 7 дахь бодлого. 7 дахь үйлдэл бодлого гинэ. 7 энийг хасах юм байна. 4 бүхэл за 6-ны 29-с 6-ны 29-с хасах нь за энийг шууд энэ 16-ны 5 байгаа. Энийг юу ач шууд засагдах бутрахаа болгочих амар. 16-ыг 1-ээр үржүүлээд 5-ыг нэмэхээр 21. За 6 16-2-ын хамгийн бага ерөнхий хуваагдагч хэдвэ гэхлээр за энийг бас анхнаас нь хийчихё. Анхны тоон үржигдэх нь задлж 2. Тэгээ бас нэг 4-ийг давтчихъя. Энэ бид нар олон тоо бодохдоо биш нэг бодлого дээр олон чадвараа 8 2 4 2 2 нэг ингээ 2-ын 4 зэрэг. За тэгээ энэ хоёрын хамгийн бага ерөнхий хуваагдагчийг болохын тулд 6 ба 16. 10 тэгэхээр за 16 орно. Бүгдээр орно. Эндээс байхгүйг нь авахлаар энэ 3 юм байна. Ингээд энэ хоёрын хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 48 юм байна. Тэгвэл 6 гэсэн хуваарийг 48 болгохын тулд энд 8-аар өгнө, энд 3-аар өгнө. За тэнцүү. Тэгэхээр 48-ны 8-ийн 9-ийн 72. 7-г сонсоо. 2 8 16 дээр 7-г нэмэх 16 дээр 7-г нэмэхээр 23. За хасах нь 2 1-ийн 1 3 3 63. За одоо эндээс бас хасъя 48. За 2-оос 3-ыг хасхлаар хэд 9. Нэгийг сонс энд 2 байгаа. 12-оос 6-г хасхлаар 6. Энд 1 болсон. За 169 48 гэдэг чинь 3-ийн хүрдэнд энэ байх уу? За энэ дээр тооны машин хэрэглэчихье. Цаг явах гэдэг учраас энэ бүтэн хуваагдах уу гэдгийг бид нар заавал сайн шалгах хэрэгтэй. За энэ хуваагдах.
Тэгэхээр энэ хоёрын ерөнхий хуваагч байхгүй гэсэн 3 бүхэл. Тэгэхээр энэ бол 3 бүхэл 48-ны хэд гарах вэ? 169-с 48-ыг 3-аар үржүүлэхээр хэдийн 144 юм биш үү? Тэгэхээр 169-с хасчвал 25 юм байна. За ийм болсон. Одоо 8 дахь үйлдэл хийн. За 8 дахь үйлдэл маань яах вэ? 7 бүхэл 24-ний 1 юм бэ. Энийг 8 дахь үйлдэл. За тэгэхээр 48-ны 169-ийг хуваах нь 7 бүхэл 24-ний 1 гэсэн. За 7 бүхэл 24-ний 1 чинь юу болох юм бэ гэхээр 169 48 хуваах нь 24 4 7 28 14 тооны маш ярьсан чинь толгой хүрээд авах чинь энийг үржих нь 7 уг нь цэш тоолвол их сайн юм байна. Да энэ 169 юм байна. 169. Одоо яах ёстой гэхээр бид нар Бутархан хүртэр хуваарийн байрыг солино шүү дээ. 48 169 үржих нь 169-ний 24 тэнцүү ингээд энд 1 энд 2 энэ хоёр хураагдаад 1 тэнцүү 2-ны 1 болсон. Одоо 9 дэх үйлдэлийг дээр тэмдэглэв байгаа юм байна. 9 дэх үйлдэл. 9 дэх үйлдэл яах вэ гэхээр 3 дахь үйлдэлийн хариуг саяны 8 дахь үйлдэлийн хариуд хуваах юм байна. За тэгвэл 3 дахь үйлдэлийн хариу маань 10 гарсан юм байна. 10-ыг хуваах нь 2-ны 1 болох юм байна. Тэнцүү 10 чинь өөрөө 1-ний 10 гэсэн. Энийг үржих нь 1-ний 2 тэнцүү 20 гарлаа. За ингээд өнөөдрийг хөгжүүлэх хичээл энэ бодлого байлаа. За тэгээд илүү их сурахыг хүсвэл манай сувгийг дагаад онлайн хичээлд хамрагдаарай.